Манай ээж чи ийм хүн билүү гэж бодож бодоод. 24 цагийн бараг л 25 интернет тэр. Бага утгал барилд орчлаа та. Яа. Сайн уу намайг шиний нэгэн гэдэг. Тэгээд би Томоожийн альтернатив сургуулийн 12 дугаар ангид сурдаг. Намайг Шувуу гэдэг. Тэгээд урлагийн эрдэмтэд сурдаг. Урд бор курс. Наагийн мөх гэдэг. Томоожийн альтернатив сургуульд суралцдаг. Сайн байцгаана уу намайг сүлд идэг одоо 18 настай муйсын 1-р курс оюутан байгаа. Fashion designer-аар сурдаг. Тэгээд хажуугаар нь өөрөө сонирхлоор стилист хийе явдаг. Би Dipsy Vincent гэдэг нэг постер комплекттэй соло гэх юм уу нэг үүрэг нь ойлгомжгүй гитар чи хийдэг байгаа. Намайг шиний нэгэн гэдэг ч гэсэндээ би шиний нэгэн төрөөгүй. Өнгөрсөн хөл хорионы үеэр юу Гэтэл тоглоал. Манай сургуулийн 12 ах ер нь дандаа яг Америк руу хөрлөө болоод гэртээ депресстэй л өнгөрсөн дөө. Гэрээсээ ч гарч болохгүй ер нь гэрээсээ гарцсан. Контр бата. сайн уу? Муу бүр анх бүр таг байснаа бодвол бас арай гайг болсон. Өглөө босч ирээл гэрээ цэвэрлээл дүг нэртэй хоолмол хийж өгөөл юм хомооёол. Өглөө 8-аас бясалгал эхлээд тэгээд тэрнээс хойш 2 цаг хүртэл хичээлдээ сууж байгаа л. Гэл нэг өдөр нь өнгөрсөн. Дахиад нэг өдөр нь гэл хумс янз бүрийн ингээл нааж үзээл. Тэгэл хичээлээ тарчаад гэрээ цэвэрлээл хоолоо игээд хийж идэл орой болт. Зураг мураг аваад TikTok хийгээл ингээл байж идэл бас өдөр өнгөрчин. Орой болоод гэрийнхнээс хамаарна. Яг нөө гэрийнхэн нэг өөрөө жоохон дуу чимээтэй тоглоод өгөхгүй. Жоохон өөрөө муу ч гэсэн багийнхныгаа жоохон загиж магнаддаг болохоор гэрийнхэн жоохон дуугаа байгаа гэдэг. Яг өндөр хөл хорионы тухай дууга бичүүлсэн. Тэр үеэр нь гараад тэгээд одоо яг энэ дараа нь хөл хорой тогтоох юм бол тэр үеэр нэг ямааны махалган дээр гэдэг шиг дууга цацгаад бэлдэж байгаа. Ер нь карантин гэхдээ надад ер нь амар таалагддаг. Ягаад гэх юм бол би өмнө нь ингээл хичээл сургууль ном тэгэл найзуудтай уулзах гэл амар их ингээл цаг үрдэг байснаа юм амар анзаардаг байсан юм билээ. Тэгээ цэрүүн байгаа л бол ер нь баг дандаа л ноутбук юм ууцаа хараад иждэг гэсэн. Яг гонхтой. Шал өөр. Гэртээ ингээд яг ноутбук руугаа хараад ингээд суух. Тэгээд сургууль дээр найзуудтайгаа ч юм уу ингээд дээд доод ангийнхантайгаа ингээд явж авах шал. Бусд үеэр нь хичээлдээ нэг суусан царайлсан. Яг өндөө онлайнаар орж байгаа болохоор сайн ойлгохгүй байгаа. Ер нь л сургуулаа л амар сансан. Хөл хорионы үеэр болцоонд яваагүй. Нэг орой болцох гэж үтсэн. Тэгээ Болцохны төвөнтэй чарцаггүй гэсэн. жоохон сэтгэл хөдлөлтөөс аахгүй. Тэгээ нэг юу ч хийхэд бэлэн байсан аахгүй. Тэгээд сторийн дээр нэг юм тортны зураг тавьчихсан аахгүй. Тэгэхээр тэрийг хайж олж агаад очоод өгсөн бид юм аа. Хөл хорионы үеэр чи өөртөө гаргасан юм Шинэ нээлт. Эг тарт хийж сурсан. Үеэлтэйгээ хамт билүү хийх гэж үзсэн. Тэгээд би өөрөө чаддаг юм байна гэдгийг мэдсэн. Тэгтээ нэг гоё амтгалаг үлдээ. Ер нь гэртээ зүгээр сууж ахаар гэл нүрээ бодож сурсан. Тэгэл өдөр шөнөгүй ингээл нүрээ бодаал зураг аваад Дуу сонсож байгаа л нөгөөдгөө дагаж дуулаад. Тэгээ нэг удаа тэрийг жоохон өөрөө сонсч үзье. Тэгсэн чинь бас дайжууд болчт юм байлээ. 20 оны зорилго дээр өгнө билүү хийж сурна гэсэн байсан байхгүй юу. Тэгээ 20 онд хийж чадаагүй 21 оны ихээр туршиж үзсэн чинь би чадахгүй байсан. Гэтэ яг энэ бас ер нь сайн штэ гэхгүй. Бага утгал барилд орчлаа та. Ийшээ ямар барилаар хаашаа харж болтолдохтой гэдэг буудан дээр яаж тогтоох тиймэрхүү юмнууд л орсон дөө. Өөрийгөө амар жоохон чагнагдсан. Тэгээд яг өөртөө жоохон дүгнэлт хийгээд чи яг юу болж ийн яаж ийн одоо ингээд утгахгүй төгслөө штэ гэдэг тийм нэг жоохон тиймэрхүү бодлуудтай амар автагдсан. Амар өөрийгөө өөр талаас нэх боломжийг маань амар олгож өгсөн. Байхгүй хаа. Хийгээг баха. Би бас нэр үсэ бодсон. TikTok ингээд мэддэг байсан. Гэхдээ яа шал тэнэг гэдэг. Ямар тэнэг хүмүүс нь TikTok ашигладаг байна гэж боддог байж байгаа. Би өөрөө ингээд TikTok хийдэг болчихсон байхгүй. Буцаа гаргаж ирээд ингээд утасныхаа урд ингээд тэнэгтэй тах амар гэрийнхнээсээ очиж ингээд ингэдэг байсан байхгүй. Тэгээ одоо болохоор ингээд TikTok хийгээд арай гай болж байгаа. Тэгээд хөл хорионы үеэр ингээд уйдаад тэгээд чинэл ягаан бодог авч хагаад өсөж чинэл ягаан хөт болгочихсон
Тэгээ зүгээр бас пинк бодог аваад ягаан болгочихсон. Үсээрэл ер нь дахиад нэлээд тоглосон. Эмор аагүй. Цогтлог штэ. Ерөөсөө эмор. Миний ер нь бол хизээч хийхгүй гэж бодсон зүйлээ хийцэн болохоор надад тэр амар сонирн байсан. Гэр бүлийнхэнтэйгээ жоохон татналдаг юм байлээ. Илүү баг гэр бүлийнхнийгаа таньж мэдээд. Гэрийнхэнтэйгээ уучраа олох гэж нэлээ эхлээд авир хэцүүсэн. Тэгж байгаад тэгээд сүүлдээ яг сайхан хуваартай болоод тэгээд ер нь гайгүй тассан. Яг манай ээж чи ийм хүн билүү гэж бодож бодоо. Айгуу гоо гэрийнхэнтэйгээ бас айгуу нээлттэй харилцаж чаддаг болсон. Өмнө нь ингээл гэрийнхэнтэйгээ нэг удаан байдаггүй байсан байхгүй зүгээр ингээл ажилдаа хичээлдээ явж байгаа шөнө нь орж ирээл тэгэл хайлтганд ингээл хоол молоо ингээл хидчихээл тэгэл гэрийнхэнтэйгээ амар гоо нээлттэй харилцдаг болоо амар сайн ойлголцдог болсон юм шиг надад санагддаг. Хүн жигээс амар тэгдэж штэ болохгүй юм ийм хиймээр санагддаг. Тэгээд яг хөл хорой болсон чинь сургууль армаар санагдал баймаа тиймэр санагдал баймаа найзуудтайгаа уулзчаар санагдал. Тэгээд ингээд хаяа жоохон орой болцсон байх юм бол албаар ингээд дэлгүүрл удаан алхаж болоход тэгж амар өрөвдөлтөй тэгж өнгөртгөөс шүү дээ. Нүгэл хоройнд жоохон өөртөө зарцуулна. Жоохон ном уншдаг. Тэгэл өдөржи кофе уугаал нийт хичээлээгээ суух та. Энэ 12 сарын болохоор ингээд дадлага төсөл энэ төргээл амар их юмнууд хийх хэрэгтэй байдаггүй. Тийм болохоор тэгээ карантинаар ч гэсэндээ тэдрээгээ хийгээд хичээл яаштай бэлдээд бас явна гэж төлөвлөж байгаа. Жаа шин загвар дээр жоохон ажиллая гэж бодъё. Ажиллаж үзье гэж юу бодож байгаа хгүй нэг жоохон эсвэр талдаа. Энэ яг 15 хоногийн хөл хоройгоор яг мэрэгчлөөг ингээд чиглэсэн тиймэрхүү сонирхолтой зүйлүүдийг ер нь туршиж үзье гэж бодож байгаа. Тэгэл интернетээр л бүх юм өрнөж байгаа болохоор багш нартайгаа хаж уулзахтай, интернетээр найзуудтайгаа хаж чадахтай, интернетээр тэгээд YouTube орсон чи интернетээр байгаа. Нөгөө гэрийн Wi-Fi баймаа салаад идэв. Тэр үед нь тэгээд дандаа ингээд бэлэн дататай байж байхгүй бол жоох эрсдэлтэй байдаг. Хичээл ингээд тасарчдаг байхгүй. Тэгээд дата Wi-Fi юу нэлээд энэ ашигладаг. Тэгэхээр бид нэр дэлгүүрөө Юу хөтөлбөр 14-өөс 23 насныхан зориулсан M0SIM гэдэг дотроо нөгөө 30 ГБ дататай. Тэгээд илүү багц лайв стрим тэгээд e-митингийн багцтай юм шин дугаар ерөөхдөө гарч байгаа. Тэгээд 14-өөс 23 насныхан маань шин дугаар авангууд нөгөө шууд юу хөтөлбөрлөө ингээд бүртгэгдээд тэгээд энэ нөгөө нэг багцуудаа сонгож хэрэглэх боломжтой байгаа. Би тэгээ өөрөө болохоор нөгөө хэрэгэлдэг учраас надад бол үнэхээр гой санагддаг. Тэгээд ямар ч дататай ингээд нэг санаа зовлтгүй гадуур ингээд чөлөөтэй авах бүрэн болгож юм боломжийн маань олгодог байгаа. Баярлалаа. Дата өгч байгаа юм уу? Баярлалаа. Баярлаа. Тэгээд таалагдлаа. Би нэг жоохон дата мата авах тал дээр жоохон мэдлэг ботой байхгүй. Би нөгөө нэг анх ингээд интеллигенц юм авсан чинь намайг насанд хүрээгүй гэдэг тэгээд би сая төрсний гэрчлийн мөрчлөгийг авахгүй тэгээд их жаахан нэр дээр симтэй тэгээд амар зовоод идэгсэн. Одоо ингээд өөрийнхөө нэр дээр симтэй боллоо. Том болох юм амар айтаахан. Тоглож моглоход юу жоохон датаны интернетийн манай гэр бүлийн гэрийн хүчин чадал хүрдэг. Тэгээд жоохон хичээл орохоор нөгөө тусгаарлагдчихдаг байхгүй. Нөгөө дуу шуугантай гэдэг. Тэгээд тийм болохоор нөгөө гэрийн интернет хүрэхгүй жоохон гацч мацааддаг болохоор хэрэгтэй юм байна. Одоо тэгээд Wi-Fi гин тасарсан ч гэсэндээ хичээлээ ингээд үргэлжлүүлээд үзэх боломжтой болж байна. Тэгээ баярлалаа. Мэдээллийнх нь баярлалаа. Ингээд хоёрын мэдээлэлтэй бодлоо. Хөл оройгоо үр бүтээлтэй гэртээ хайртай хүмүүстэйгээ зөв өнгөрүүлээрэй.